За би уг нь бас дугайл яваад байсан. Тэгээд өнөөдөр бас ил тод ярилцах цаг нь болж байгаа шиг байна. Уг нь Монгол Ардын нам 2024 оны сонгуульд дэлхийд дээр ганцаархнаа олонхын саналаас 50 дээр нэмэх нэг өөр юм ирэх өргөч хүчин байгаагүй. Уг нь бид мөрийн хөтөлбөрөөр биелүүлэхэд анхаарах хэрэгтэй байсан. За харамсалтай нь одоо ингээд сандал суудлын за хамтарсан цэцгээ тараагаад ингээд асуудлууд өрнөсөөр одоо ингээд аль нь үнэн аль нь худлаанч мэддэхгүй олон улсын хувьд ч олон нийтийн хувьд ч оногоотой байдалд орж байна. Харамсаж байна. Монгол улсын л цаг явж байгаа. Би энийг өмнөх чуулган дээр бас зөндөөл уг нь хэлжсэн. За өнөөдөр би бас нэлээд материалуудтай ирсэн байгаа. Ийм ч зүйл болох болов уу гэж бас бодсон. Тийм учраас та бүхэн надаас ч гэсэн одоо үндсэлтэй энэ шийдвэрүүдийг асууж болно. Төрийн ажил бол үндсэн хуулийн дагуу баримтанд тулгуурлаж ярих хэрэгтэй болохоос биш. Ямар нэгэн байдлаар одоо цуу яриа эсвэл огт худлаа юм мэдээлэлд бол одоо тэгээ захим ертөнцөөр дамжуулж бие биенээ харлуулах ийм байдлаар бол явж болохгүй. Монголын ард түмэн ч гэсэн тороол айрмаа даваад бодтой дүгнэлтийг харах цаг болсон. Би нэг хэдэн зүйл сануулъя. Энэ нүүрсний оптектой холбоотой энэ асуудал ер нь анх яагаад үүссэн бэ гэхээр 2022 онд төлбөрийн тэнцэл 2.7 тэрбум болцсон. Тухайн үед эдийн засгийн хөгжлийн сайдаар Хүрлбаатар сайд байсан. За манай Бямц цогц сайд хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг хийгээд тэр эрх зүйн хүрээнд анх удаа Монгол улсад одоо эдийн засгийн хөгжлийн сайд томилогдсон. Тэр хуулийн дагуу. За ингээд гайл дээр нүүрсний бүрдүүлэлт экспорт байгаад байгаа мөртлөө валют орж ирэхгүй байгаа энэ асуудлыг Хүрлбаатар сайд анх олж харсан. Ингээд яасан бэ гэсэн чинь офтек буюу одоо урьдчилан зарсан ийм нүүрснүүдийг гаргаад валют орж ирж байгаа нүүрсээ гаргахгүй байгаа ийм асуудал үүсээд ингээд валютын нөөц багассаж хань шалтсан гэдэг дүгнэлтийг хийсэн. За ингээд энэ офтек гэрээнүүдийг 2022 онд ил болгосон. Өчигдрийн яригадаад байгаа зүйлүүдээс нэмж ил болсон зүйл юу ч байхгүй. За дээрэс нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөй холбоотой шийдвэр гардаг нь үнэн. Энэ юу вэ гэхээр тендерийн тухай хуульд энэ зөвлөмж хамаарахгүй гэдэг шийдвэрийг гаргадیں۔ Нэгөөр хэлбэл одоо шууд гэрээ хийх худалдаа авалттай холбоотой асуудлыг тагнуулаас бичиг авахын тулд ийм зөвлөмж гаргадаг. За энэ нь өөрөө юу вэ гэхээр шууд гэрээ хийгддэг. Тагнуул яах вэ гэхээр энийг нууц гэд үзчихдэг. За бодийн энэ офтек гэрээ явж явах үед бол зандан шатар дарга хэрэглэх газрын дарга байсан. Би зандан шатар даргаас ажлыг авсан. За энэ гэрээтэй холбоотой асуудлыг нүүрсний сонсгол дээр хамгийн их ярихаар одоо загийн хоолойтой холбоотой тэр нөгөө Норинкагийн тийм одоо Туван сайд сайн мэдэх бах. Тэр асуудал. За бодиттой холбоотой энэ хоёр офтек буюу хамгийн том офтекээс болж валютын нөөц яаж багасч ийнө гэдгийг л нүүрсийн сонсгол дээр ярих юм зорилготой ажлын хэсэг байгуулагдаад энэхүү 2 сар ахсан. За тэр нь бодийг тойрчгаад сүүл рүү бортыг болж хувирсан. Энэ бодтой шүү бүх одоо засгийн газрын тогтоол шийдвэрүүд нь ингээ байж байгаа. Тэгэхээр одоо энэ бодтой холбоотой асуудлыг ярих цаг нь болсон. Зандан дарга одоо өөрөө гаргаад тавьчихсан. Одоо өөрөө өөрийнхөө хийсэн ажилд хариулах цаг болсон. Яагаад өргөн царгаар тавьсан? За хамт ажиллаж байсан хүмүүс 100 хоног дотор учиргүй төрөл арилж байгаа л хайр гаргаас буугаад ирсэн хиймэл оюун ухаантай юм шин сэрүүд болцсон гэж би ерөөсөө бодохгүй. Одоо хэдүүлээ ингэж нэг тойрч худлаа яриад явах. Энэ амнаатай холбоотой асуудлыг дандаа л ОЖ захирал лоббиддаг байсан. Одоо од жаргал захирал. Уг нь бол одоо манай сангийн сайд жавхлан ноён нуруугаа угалчихгүйхэн шиг л над дээр орж ирэл одоо ийм дарамтанд ороод байна, шахаад байна. Одоо байнга уулзаад байна. Тэгээ одоо уул нь ингээд гүрийгээд яваад байна л гэдэг байсан. Би зүгээр жавхлан сайд энэ дээр байгаад саналаа өгөөгүй мүү гэж ойлгосон түрүү. Тэр нэг санал өгсөөгөөгүй гэд нэг тайлбар өгсөн юм бэл.
Тэгэхээр одоо хэдүүлээ ингэж худлаа яриад яах вэ? Улсаасаа том нэг компанитай болцсон бол улсынхаа нэрийг MCS гэж өөрчлөе. Энийг миний хувьд ерхий сайд байх. Энийг өгүүлгээ явж ирсэн. Энийг тийм шин юм биш. Одоо яах вэ гэхээр нэг компани давуу тал болгосон ийм асуудлыг шийдсэн гэсэн үг. Одоо энийг нуугаад ах юм байхгүй шүү дээ. Энэ China Energy-тэй холбоотой асуудал одоо энэ улс төрийн намын хоёр даргын ийм зүйл донд хөрш оронтойгоо байгуулад их хурлаараа бүгдээрээ баталсан ийм одоо бараг 20 жил гатцсан асуудлыг ингэж ус төржүүлж байгаад бол бас харамсалж байгаа. Тэгээд засгийн газрын гишүүд өөрсдөө одоо тайлбарлах бүрэн мэдээлэлтэй мөртлөө зориуд ингэж мушгин говьлж худлаа тайлбарлаад байгаад бол их харамсаж байгаа. За энийг 2014 оны 8 сард одоо элбэг дөрж ерөнхийлөгчийн урилгаар бүгд найрамдах талд улсын дарга Си Жинпин Улаанбаатар хотод ирсэн. За нэг бол замнаар мэдж байгаа гадаад иргэн сайд байсан. За ингээд хамтарсан тунхаглал гаргасан. За ингээд хамтарсан тунхаглалтай хамт гарын үсэг зурагдсан. Энэ нь 2014 оны 8 сард одоо China Energy Group-тэй одоо хамтын ажиллагааны за гацаад байна уу. За ингээд 2014 онд ийм гэрээ зурагт. За энийг одоо бид нар бүгдээрээ мэдж байгаа. За ингээд яасан бэ гэхээр хоёр асуудал болсон. Нэг нь өргөн нарийн царгийн маргаан болсон. За ингээд өргөн царгаар барин үгүй гэдэг ийм асуудал болсон. За дээрэс нь энэ гэрээний ард 2014 онд 2015 оны 2 сарын 15-ны өдөр энэ гэрээг оруулж ирсэн их хурл руу. За энэ дээр тухайн үед Эрдэнэ чимэг гишүүн ажлын хэсэг ахлаад нэг бөөн маргаан болдог юм, тийм ээ? Бөөн маргаан болдог юм. За энэ дээр Energy Resource компани одоо 5-7 лицензийг одоогийн China Energy Group-т 30 дээр нэмэх нь 30 60 жилээр бүх операторын эрхтэй одоо яг оюутлоготой адилхан ийм байдлаар өгөх гэрээ хийгдсэн. За ингээд энэс болж маргаан болоод явж байгаад сая бид нар хамтарсан засгийн газрын үед одоо Туван сайд ажлын хэсгийг ахалж байсан. Energy Resource-ыг энэ хилцээрээс гаргасан. Ингээд хоёр улсын засгийн газар хоорондын хилцээр болж хувирсан. За засгийн газрын хилцээр болоод энержитэй холбоотой асуудлыг энэ тоглоомоос гаргахтай холбоотой улс төр өрнөсөн. За өнөөдөр энэ асуудлууд ингээд яригдж байгаа нь буцаад энержиг оруулах гэж байна гэж одоо маш ойлгомжтой уншигдж байгаа. За би баримттай л бас юм ярьж шít. Тэр зөвлөмжтэй холбоотой асуудал тэр чинь юу штэ? Худалдаа авалтаар тендергүй гэдэг ийм л зөвлөмж гаргадаг шít одоо. Тийм үстэй. Тэгээд тэрнтэй холбоотой шийдвэр гаргаж явдаг. Тэрнээр одоо мэдэн бодлоод юу вэ? Тэрийг одоо гişүүдэд тэгээд нөгөө ил болгоё гэдэг байгаа юм чинь тараагаал өчгөл гэж штэ. Одоо энэ чуулганаас өмнө, коноптоос өмнө тэр бодийн зөвлөмжөө одоо ил болгоод гişүүдэд тарааж өг.